can you put the clapping sound with it? Okay. But их авдиг гарч ирэх нөө. Төвчээрэг гинэ. 20,000 people want me back. Зя манай дэлхий ба мөнгө шоуны энэхүү дугаар тавтай морил тэгээд мэдээж энэхүү дугаараа ивент гэж Pepperstone ажиллаж байгаа. Тэгээ өөрийнхөө хүслээр болон хүмүүсийн хүслээр манай тусгай зочин дахиад хүрээд ирсэн байгаа. За Авдука. Юу хэлмээр энэ хүмүүс? Миний хүсэж байсан тэгээд би буцаад ирсэн. You're back. You're back. Okay. Thanks for coming. Okay. What else? Pepperstone it's straight тэгээд out of the stock trade тэгээд. There's the guys. Баяртай. За icon ерөөсөө 20,000 хүн намайг хүссэн. Явдаг. Зя манай авдчаал амар сурчлаа хийж шүү дээ. Хаста iconic орж чинь. Тэгээ мэдээж Pepperstone eventэтгэлж байгаа таад маань доорх линкээр бүртгэлээ үүсгээд арилж байгаа хийх боломжтой доорх линкээр бүртгүүлснээр та хэдийн мэйл хаяг биднэрт ирнэ. Тэгээ мэйл хаяг руу нь өдөр болгон апдейтүүд явагдаж байгаа. Одоо ч эхлэхэд оройтойгүй яадаг гэхээр бид нэр оройтсон үгүй гэдэг нь угаасаа багцынхаа задаргаан дээр хэлээд өгсөн байгаа. Тэгээ өнөөдрийн дугаар хаанаас эхлэх юм бэ гэхээр Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance-аас эхэлнэ. Тэгэд надад амар инээдтэй санагдаж байгаа. Яагаад вэ гэхээр 2016 онд Трампыг ерөнхийлөгчөөр нэр дэвшихэд JD Vance түүний эсрэг байсан. Тэгсэн чинь одоо юу хийж байгаа юм бэ гэхээр Трампын хэлдэг алдартай үгийг хэлж байна. Ерөнхийдөө сүүлийн хэдэн сард Трампын хэлсэн үгийг хэлээд байгаа. Тэгээд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Америкчууд Ираны conventional military capabilities энэ одоо юу гэсэн үг уламжлалт зэвсэг хүчин одоо химийн байлдааны онгоц цөмийн зэвсэг хим биологийн зэвсэг мэт байхгүй зэрэг байлдааны ус онгоц бүгдээр байхгүй гэл ихтэй пуужин дурдаагүй те дрон дурдаагүй те яг хүн болгон ханштай тий чи бит хоёр ч гэсэн ханштай жигнэс одоо Путин тий Монгол руу Лавровыг явуулаад занаад идрээ миний фан юм байна. За тэгээд надаас хааш асуугаад тий надаа 20-30 тэрбум санал болох юм бол би бол юу нохооны уяатай очно. Өөрийнхөө хоолны савтайгаа бүр очно заяа. Тэг ингээд золтой. Тэгэл JD Vance дэд ерөнхийлөгч болсон. Одоо зөв тоглолт хийж чадах юм бол 100% Трампын нохоо болохгүй юм бол дараагийн сонгуул дээрээ бас ялах боломж бол байгаа. JD Vance-ийн хувьд. Тэгээд дэд ерөнхийлөгч байна гэдэг чинь амар өндөр алтан тушаал маш олон хүмүүстэй холбоо сүлжээтэй олон дэлхийд аялна. Тийм учраас цаагаараа тийм янз бүрийн гэрээ мэрээ зөвлөх гэрээ тендер мендер тэгээд JD Vance-тэй холбоотой компани одоо Peter Thiel маш олон технологийн компаниуд мань хүнийг шахаад дэд ерөнхийлөгч болгосон нэг фракц тий одоо манай Монгол улсын тий хөрөл сүх нэг фракцтай уучлал ерхий сайд фракцтай их хурлын дарга амар баясгалан билүү тий фракцтай тий арчлан ам дотор тий фракцууд дэндүү олон фракц байна тий тийм учраас дандаа ингээ сонгуул арчлан ам ялсныхан дараа хоорн алцаад эхэлдэг тий урчлаад тогоогоо хэрхэн хуваах уу ерөөхдөө ерөөсөө ярдггүй байх шиг байна Монгол улсын арчлан нам тий гэхдээ тогоондоо ингээд хүрсэн чинь баг итгэхмээргүй тэгээд 4-5 бүлэг хооронд алцдаг тэгээ Америкийн улс төр арай тийм болоогүй байгаа тий гэхдээ удахгүй болох магадaltaй шүү. За тэгээд ингээд JD Vance юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Трампын ярьж байгаа ямиг зүгээр давж байгаа ингээд they have no navy they have nothing ингээд Strait of Hormuz минийх манайх нээлттэй гэл яг тэгээд зүгээр нэг захын лангууны тухай ярьж байгаа юм шиг ярьж байгаа. Гэхдээ Иран өөрөө бас яаж байгаа юм бэ гэх юм бол Strait of Hormuz манайх. Тэгээ фаны юм юу юм бэ гэх юм бол энэ ерөөдөө хэвлэл мэдээлэл юм ерөөсө гардаггүй. Бүтэн сая өдөр би энэ тухай ярина. Иран улс өнгөрсөн 7 хоног юу хийсэн бэ гэх юм бол 50000 оршуулгын газрыг урьдчилаад бэлдсэн. Хэн зориулаад вэ? Америкт. Амар.
Тэгээд тиймэрхүү юмыг барууны сошиал медиа ерөөсө тарахгүй байгаа. Гэхдээ тэг ингээд амар те хүрээд ирээ. Равтан хойлоо алдсан. Гадаа гарыг. Гэхдээ гадаа чи өөрөө нөхөө уухгүй. Би аль идэх чиний нүх бэлэн. Гэх бол нэг хүмүүс гэлтэй. Oh my god. Yeah, тийм байна. JD Vance одоо зүгээр Трампын үгийг л давтаа явж байгаа. Тийм учраас энэ дээрээ хоёлаа нэг сүртэй цаг өнгөрүүлэх хэрэггүй. Эндээс бас нэг сүртэй трейд гарч ирэхгүй. Гэхдээ нефтний үн ханш өсөж байгаа. Тийм. Брэнд 94 гараа явцсан. Тэгээ би өдөржингөө юу харж байгаа юм бэ гэх юм бол Битори $260,000 авсан нүүрсний гэрээ $40,000 ашиг хийцнийг сууж байгаа. Тэгэл яг хуу тэгэл яа. Тэгээ өмнө ч гэсэн манай хамгийн томоохон арилжаануудын нэг болсон шүү дээ ашигын хувьд. Авсан эрсдэл хөрөнгө оолт хийсэн мөнгө өгөөжийн хувьд бол яс. Тэгээ нэг хоногийн дотор шүү дээ. Тийм харин. Тэгээ нэг гэрээ аваад тэгээд маргааш нь равтнаад л уцаар залгадгийн эдрээ хаа энэ нүрсний гэрээ яах вэ гэсэн чинь мэдэхгүй яа гэдэг өчтөр л авсан ш гэсэн чинь $14,000 ашигтай болцсон байж гэсэн. What the fuck гэл тэгэл за байж би body гэд ариг рам дотор ингэ суужсэн нэг ариг дотроо нэг рам нийдээд тэг ингээ за зарчихгүй дөө гэсэн чинь эргээ залгсан чинь эдрээ хаа $28,000 болцсон мэй гэсэн чинь би дотроо гэл тэгэл толгоон дотор шууд үнтэй цаг маг хувц хонор ингээ бодоод тэгээд би өөртөө юу авсан гэж бодож байна. Юу ч аваагүй. 4P. Аригтаа суужгаад нэ. No. 4P аригтан гэж байхгүй. Үгүй ариг дотор суужаад дөрөв дараас. Үгүй. Тэр P үнэтэй штэ. Дэлгүүрийн P аваад сайхан уусан. Тэгэл бусдад юм миний эрх чөлөөг дэмжсэн. Sorry, худлаа ярьсан. Тэргээр дамжуулаад Max Tour явсан. Тэгээд бас нөгөө манай дотоодын нэг ажилчны хөрөнгө оруулалтын сан байдаг. Тэнд халбагсан. Тийм. Яг уу тэгээд юу исэн бэ гэх юм бол 2 Nvidia RTX graphic card авсан. Нэг $800-оор. Тэгээд 2 Max Tour авсан. Аль нь $8,000 үнэтэй. 512 GB RAM-тай. Тэгээд одоо тэр 512 GB Max Studio одоо үнэ нь $20,000 хүрсэн. Одоо зарьяа гэх юм бол тий хоёр ширхэг нь одоо зарахгүй л те одоо хэрэгцээ байгаа. Хэрэгцээд байгаа тэр RTX-ийн үн бас одоо $1,500 болцсон байгаа. Нэг ширхэг. Тэгээ 4 ширхэг одоо надад байгаа. Ашигтай арилжаанаас дахиад ашигтай арилж байсан ба шүү дээ. Энэ тий тэгээд ер нь бол арилжаагаараа дамжуулаад ашиг олно гэх юм бол үрж болохгүй. Тэний чиний хонь үрж байгаа гэсэн үг байхгүй. Гэнт нэг 100 хонтой ихсэн чинь дараа жилдээ 200 хонтой болно гэх юм бол одоо бараг өдөр болгон хорхог хийх ерөөсөө биш 400,000. Тэгээ 2,000 хонтой болоод ирэхээр 2,000 малтай 2 дахин 1000 малт шин болсныхын дараа чи чөлөөдөө өдөр болгон хорхог идэж боломжтой байхгүй. Гэхдээ 100 хонтой байх юм бол өдөр болгон хорхог одоо тансаглнаа, машинаа томруулнаа, үнэтэй цаг аавна гэд. Тэгээ зарим хүмүүс надаас ингэ асуудаг эдрээ эн чинь Rolex юм уу? Зүгээр нэг $150 свицаарт цаг шүү. Тийм тансаглал надаа одоо хүртэл байхгүй. Pepperstone яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл, арилжаануудаа таадаа хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайтл юу болох юм бэ гэх юм бол багц дотор ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энийг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Тэгээ яг нь Трампыг давтдаг гэдэг дээр энэ 3 сард 10 удаа бид нэр Ираны дэвсгэр түвшин байхгүй болгосон. Тэгээд 4 сард 5 удаа, тэгээд 7 сард 10 удаа гэсэн. Одоо JD Vance эхнийхээ хэлж байна. JD Vance ч гэсэн саяхан нэг шинэ номоо гаргасан шүү дээ. Аюу сонирхолтой дараагийн сонгуультаа бэлдээд байх шиг байна. Энийг харж байгаа. За энэ бол одоо midterm elections явж байгаа. Тэгээд ерөнхийлөгчийн өрсөлдөөн аялалын эхэлсэн. Удахгүй Марко Рубио бас дуу хоолойгоо нэмнэ. Яг гэх юм бол Марко Рубио, JD Vance хоёулаа ер нь бол дараагийн ерөнхийлөгч болох гэж үзэж байгаа. JD Vance-ийн цаана Peter Thiel технологийн компаниуд байгаа. Марко Рубиогийн цаана еврейчүүд байгаа. За Марко Рубио хожсон байна. Let's see. Яг гэх юм бол ер нь бол еврейчүүд Америкийн ард түмэн дотор 4 жилийн дотор үзэн ядагтаад эхэлсэн. Бас
Тийм учраас одоо яг Israel first тэ ингээ гараад ирэх юм бол Marco Rubio арчигдах байхаа. Тийм учраас мань хүн нэлээд хүнд байдалд орсон байгаа. Америк одоо тэр хөгшин бөмрүүд заяа Ираныг Израилийг тултан дэмжээл байжлаган. Гэхдээ залуу хүмүүс бит хоёрын одоо би одоо 40-тэй чи одоо 20-тэй ер нь бол багаараа ер нь бол энэ израильчуудыг үзээ ядаж эхэлж байгаа. Тэгээд би бас энэ дээр томоохон нийгмийн ажил хийж байгаа гэж бодож байна. Израиль еврей хүмүүсийг би хизээ муулж эхэлсэн бэ бро. 2 жил 2 жилийн өмнө ерөөдөө муулаад эхэлсэн шүү. Тренд харна гэдэг чинь тий. Тэгээд нөгөө Израилийн нэр хүнд гэсэн арилжаалах бүтээгдэхүүн байсан бол юу нүүрсний арилжаа. За. Тэгээ мэдээж Америкчууд сэрэг түвчингээр барахаа болсон учраас одоо Ираныг яах гээд байгаа юм бэ гэхээр эдийн засгийн харна ерөнхийдөө бол одоо дайрах гэж үзэж байгаа. Эдийн засаг руу дайрах гэж үзэж байгаа. Тэгээ юу ярьж байгаа юм бэ гэхээр сая ойлоос өмнөх дугаар дээр ярьж ирсэн. Тэ одоо бас хятадууд бол Ирантай хамгийн их арилжаа 8 хийдэг улс. Өмнөх дугаар дээр нэг Арабын Эмиратын улсыг хэлсэн шүү дээ. Жилд нэг 40 тэрбум доллараар арилжаа хийдэг хүмүүс Ирантай хамт. Хятадууд бол тэрнээс хамаагүй их. Тэгээд юу гэж байгаа юм бэ гэхээр хятадууд Ираны эсрэг эдийн засгийн дайн гаргах нь ямар ч боломжгүй. Яад вэ гэхээр Иранд нефт байгаа гэж байна. Ер нь бол Иран улсын хамгийн том худалдаа 8 хийдэг улс бол Хятад. Дараа нь UAE. Тийм, Арабын нэгдсэн Эмират. UAE ерөөдөө саяхан бүх эдийн засгийн холбоогоо таслсан гэж ярьж байгаа юм. Гэхдээ ерөөдөө ингээ хараад үзэх юм бол манай зах дээр манай Монгол улсын зах дээр ч гэсэн Орос янз бүрийн бүтээгдэхүүн байж л байгаа. Европоос янз бүрийн бараа ирж л байгаа. Тэгээ айгу фаны юм юу юм бэ гэх юм бол Оросын дэлгүүрүүд дотор Coca-Cola байж л байгаа. Тэ? Гэхдээ арай жоохон өөр улс хүмүүс. Гэхдээ яг хуу энтэнд нэг 5 цент 10 центээр өртөг нэмэгдэж байгаа. Ирэлт байна гэдэг чинь одоо хүмүүс кола омоор байна. Хүмүүс тий Америкийн бүтээгдэхүүн Apple компьютер авмаар байна гэвэл угаасаа ирэлтээр бараа нь очно. Дундуур нь зүгээр юу нэмэгдэж байгаа юм бэ гэх юм бол арилжааны тээврийн өртөг нэмэгдэж байгаа. Тэгээд тэр UAE Ираны хооронд хийж байгаа 8 гих мэд чинь ерөөхдөө одоо банк арилжаагаар явахгүй одоо тэр stable coin руу явна. Хар зах зээлээр хууль бусаар ингээ тээвэрлэгдэн тийм учраас тэр арилжаа нь явж л таарна. Тийм учраас энэ нөлөөгүй байх болно. Тэгээд ингээ хоёлаа хараад үзэх юм бол 2014 оноос 2 дугаар дэлхийн дайн эхэлсэн гэж үзэх юм бол тухайн үед яасан бэ гэх юм бол нөө Кримийн ар руу Оросууд дайраад тэгээд тухайн үед ер нь яасан бэ гэх юм бол Америкчууд анхны томоохон санкц хориг Оросын эдийн засгаар тавьсан. Өмнө нь бол нөгөө хойд солонгос Ираныг ерөөхдөө нэлээд булан шахаад бооцсон байсан юм бол тий одоо Оросыг булан шахацсан байна. Орос Морстой ингээ 8 хийж байгаа улсууд ингээ булан шахаж байгаа. Беларусь нэмэгдэж байна. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол тэр өмнө хоригдсан эдийн засгууд улсууд одоо илүү олон хамт 8 хийх гишүүнтэй болж байгаа байхгүй юу? Өмнө бол анги дотроо 28 сурагч тусдаа суугаад 2 нь тий хөөгдсөн гадруул нь ялгагдсан буландаа сууж исэн бол одоо Ким Жон Ун Ши даргатай уулзж байна тий Хятадын Ши Жинпингтэй уулзж байна. Путин Ким Жон Унтай уулзж байна. Бүр ингээд Трамп сүлдээ ингээд би ядгуулсан гадуурхтмаар байна. Тэгээ ингээ хараад үзэх юм бол энэ санкц гих мэд шин хориг бол Ираны эдийн засгийг ерөөсөө битүүмжлэхгүй. Яг нь арилжааны өртгийг нэмнэ. Гэхдээ улам их Хятад Оросын тал руу оруулна. Тэгээд араас нь одоо Америкчууд Хятадээрээ санкц тавина гэж одоо энэ барыг дурдсан байж тээ. Одоо Ирант яан маан гэх юм бол тариф, мариф. Одоо Оросугаас эндээс гарцсан. Тэгээ Беларусь гарцсан. Иран LED-ний 1980 оноос хойш ерөөхдөө ингээ хөөгдсөн. Тэгээ Хятадууд улам ямар хамаатай юм бэ? Тэгээ өмнө Америкчууд бас хориг мориг тавихта Хятад улс ямар тушаал өгсөн бэ гэх юм бол нөгөө нефт боловсруулдаг үйлдвэр, нефтний 8 компаниуд энэ Америкчуудын тавьж байгаа шаардлага, тавьж байгаа санкц, тавьж байгаа хориг бити тоо. Зүгээр ингээ бити тоо. Тэгээ зүгээр юмаа өргөжлүүл гэлсэн байгаа. Тэгээ Хонконг тий тэнд төлбөрийн систем LED-ийн хөгжсөн байгаа. Өөрийнхөө stable coin гэх мэт шиг гаргацсан байгаа. Тийм учраас энэ ер нь бол
Ийг хараад үзэх юм бол хятад улсыг улам хүчрэхийг хятад улстай улам олон хүмүүсийг хараат болгож байгаа бохгүй юу? Ерөнхийдөө эцсийн эцтэй маргааш нөгөөдөр эх сарын хугацаанд ялахын тулд энэ улсуудыг энэ хүмүүсийг улам их хятадын тал руу оруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хятадууд зүгээр ингээд яаш Трумп яаш тийм за гэл одоо нефтээ бүр хямдхан өгч. Тэ. Яг тэгж байгаа. Тэгээ баяр хүргэе Трумп. Тэгээд хоёлоо бас өмнөх дугаараараа ярьж исэн Сауди Араб, Турк болон Пакистантай хамт нийлсэн. Тэгээд мэдээж Сауди Арабд ямар нэгэн тохиолдол юм бол тэ Йеменүүд ороод ирэх юм бол угаасаа Турк, Пакистан хоёлоо хамгаалахгүй гэж бол ярьж исэн тэ. Тэгээ энийг нь Трамп өөрийнхөө X дээр энэ бол дараагийн алхам. Энэ бол одоо ойрхон орнодын ив нэгдлийн дараагийн алхам гэсэн айгүй сонирхолтой юм. Тэгвэл хүмүүсийн яриад байгаа юм юу юм бэ гэхээр Израильчууд Турктэй дайдах гэдэг байна. Туркчууд Сириагийн хил дээр өөрсдийнхөө зэвсэг хүчинг жоохон багаар төвлөрүүлж байна гэж яриад байгаа. Энийний талаар та юу гэж бодож байна? Трамп яагаад ийм пост бичгээр болов? Нөгөө Асад хүчтэй байх үедээ Сириа руу дайрдаг хүн байхгүй байсан. Ард нь Оросууд байсан. Түрүү хэлжсэн яагаад Сириагийн ард бат зогссон юм бэ гэх юм бол нөгөө Катараас Европ руу явах газ олоог эсэргүүцээд Европын зах зээлийг алдахгүй тулд Оросууд тэ Сириа улсыг дэмжиж ийсэн. За. Тэгээд Кримийн арлын маргаан болсон. Тэрний дараа ерөөхдөө Украины дайныг эхэлсэн. Европчууд угаасаа эх жилийн 1 сарын 1-ээс Оросын LNG авах болно. Тэгээд эх жилийн 6 сар илүү 7 сараас бүх нефт, газ гэх мэт юм ерөөхдөө Оросоос судалж явах болж байгаа. Тэгээ яасан бэ гэх юм бол за окей, Европын зах зээлийг хэдүүлээ алдчихлаа. Тийм учраас Сириа улсыг хамгаалах ач холбогдолгүй боллоо. Тэгээд Асадыг хаяад за өгшөө. Sorry bro. Москвад хүрээдэр хамгаалъя. Тиймэрхүү юм явсан. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү хамтын ажиллагаа чамаа хамгаална ингэн гэсэн юмны үндс нь ингээ харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ жоохон худлаад дэлхийн 1-р дайны үеэр янз бүрийн улсууд хоорондоо гэрээ мэрэтэй байсан. Тэгээ хоорон алдсан. Янз бүрийн нууц гэрээтэй. Ингэн тэгэн тэгэл яг нөгөө гэртээ хараал би чамд хайртай шүү гээл цаагуураас 5-6 зоч бул дотор ингээ бузардаал явдаг гэх юм уу? Дэлхийн 2-р дайны үеэр бас яг адилхан Сталин, Гитлер хоёр хоорондоо ямар гэрээ зурсан байсан бэ гэх юм бол non-aggression pact. Одоо би чамлуу дайрахгүй, чи надлуу дайрахгүй, hey эвтэй найртай бай. Хоёлоо Польш улсыг дундаа зүгээр ингээ хуай маа гэд. Тэгээ дараа нь германчууд яасан бэ гэх юм бол тоглосон юм аа гэл. Тэгээ Орслоо ингээд Operation Barbarossa явуулаад Сталинград, Курск хүртэл ингээ яваад өгсөн шүү дээ. Тэгэл юу юм бэ гэх юм бол энэ хоорондоо хийж байгаа тэр Middle East, Арабын тэр бүх хилцлүүд ерөнхийдөө зүгээр цаас гэсэн үг. Тэ. Одоо Сауди Араб, одоохон Америкийн талтай байгаа. Салхи эргэж магадгүй. Ерөнхийдөө цаана Израилийг үзсэн яддаг баг зэрэг. Гэхдээ Турк улс бас муслим дөө. Гэхдээ тэгэл ингээл амар заваан болж байгаа хгүй. Пакистан муслим, Израилийн эсрэг цөмийн зэвсэгтэй энэтхийг үзэн яддаг. Тэгэл ингээ хараад үзэх юм бол яг одоо зодооны өмнө мань чиний арыг даана маана гэлцтэй баттай шүү хоёлаа мөхийн анд манд ингээл тэг ингээд Монголын яг би нэг Германаас Монгол руу ирэхдээ зарим хүмүүс намайг андаа гэдээ дууддаг байсан байхгүй. Тэгээ би ингээ юу гэсэн үг юм бэ? Ямар Монгол хэл амар муу. Тэгээ хүмүүс юу гэсэн үг юм бэ гэх юм бол андаа гэдэг чинь одоо нөгөө цусны найз тэ хуураа дүүгээс бүр илүү төвшин. Тэр хүмүүс тэр анд гэдэг үгийг зүгээр ингээ амар хэмтэн болгоцсон. Тэр тим юм шиг санагдаж байна. Тэгэл тэр хүмүүс ингээ угаасаа ударсан. Тэгээ янз бүрийн бизнес хамтрал дээр бас яг адилхан идрээ бит хоёр насаараа хамт яваа шүү мөш. Тэгэл салхи ирсэн чинь идрээ чи хин блэ зайлмаар тиймэрхүү юм болдог байхгүй. Тийм учраас энэ яг адилхан энэ зүгээр цаас гэсэн үг тий. Тэгээд хаанаас салхи ирж байгаа юм бэ? Тийшээ эргэх болно. Тэгэл тэг ингээд араа бол аргаа барцсан сууж байгаа. Яг жинкнээсээ Сауди Арабыг аврах
шалтгаан ерөөсөй байхгүй. Зүгээр колонк байхгүй. Аа. Одоо Турк улс байлаа гэж бодоход ингээ мөнгөний авцсан. Тэгээ 6 сарын дараа дараагийн мөнгөний аавна. Гэхдээ Мухаммед бин Салман өгч магадгүй. Тэгээд эмзэг улсыг дараагийн хүн бас хүлээж аавна. Тэр хүнийг бас ингээ шахсараад мөнгө чинь авах байхгүй. Мөнгөний авах. Тийм учраас Мухаммед бин Салман тэр Ал Сауд гэсэн гэр бүлийг аврах шалтгаан яг юу байгаа юм бэ? Байхгүй байхгүй. Тэ? Бас арабчууд ингээд Израиль Сауди арабчууд Турк Израилийн хооронд алцаад авах юм бол арабчууд яагаад Туркийг аврах хэвээр юм? Бас байхгүй байхгүй. Тэгээд Пакистаны төлөө арабчууд Туркууд юу ч хийхгүй. Энэтхэг Пакистан хооронд алцаад эхлэх юм бол араб энэтхийн эсрэг ингээд юм дуурна гэж юу? Bullshit. Total bullshit. Энэ зүгээр шоу. Энэ зүгээр цаас. Энэ зүгээр ингээд 2 7 буудлын цаана архиж байгаа бубуу хоорондоо андаа гээл явж байгаа юм. Тэгтээ сонирхолтой те. Тэгээд саний хэлсэнчлэн ерөнхийдөө Турк, Израиль хоорондоо дайдаж магадгүй. Турк болохоор Сирийн хил рүүгээ баг багаар зэвсэг түвшний явуулж байгаа. Энэ хоёр үнэхээр дайдах магадaltaй юу? Яг ингээд хараад үзсэн. Улс төрч нар өөрийнхөө дотоод эдийн засгаа нураагаад эхлээд явах юм бол ард түмэн бухимдаад эхэлдэг. Аха. Окей. Монгол улс төрч нар сонгуул хийж явахдаа юу хэлдэг юм бэ гэх юм бол Монгол ялнаа. Хэдний эсрэг тэмцэнэ. Гадаад хөрөнгө оруулагч нар ингээд юу болно. Ноён уулыг хамгаалнаа. Тэ. Амьдралтаа тэр ноён уул хаана байдаг юм бэ гэж зүгээр нэг хүнээс асуугаад тэр ярьж байгаа далчинж байгаа улс төрчин байгаа штэ. Зүгээр нэг газрын зураг өгөөд за ноён уул хаана байгаа юм бэ мэдчихгүй. Юу ч мэдгүй. Оюу толгой яг хаана байдаг юм бэ ингээд галиан. За гог хаана байдаг юм бэ гэх юм бол угаасаа түгээмэл. Гэхдээ цагаан сувраг хаана байдаг юм бэ мэдхгүй. Тэ ганц мод байдаг юм бэ гэх юм бол өглөө хайна. Тэгээ энэ бүгдийг мэдгүй байхгүй зүгээр ингээд ярьж байгаа. Тэгээд дотгошоо юм ярихгүй, юм ярих чадваргүй учраас тэ ингэн тгийд өөрчлөл. Тэгээ үргэлж яадаг юм бэ гэх юм бол элэг нэгт монголчууд бид нэр ингээд гадны хүмүүсийн эсрэг байх ёстой, Монгол ялнаа бла 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 бла. Тэ тэгээ гадны нөлөө лөө ингээд дайрч эхэлдэг байхгүй. Эрдоган Турк эдийн засгийг хогийн савлуу оруулсан. Турк улсын лир өнгөрсөн 20 жилийн хугацааны хамгийн суг мөнгө валют. Окей. Хамгийн аимшигтай мөнгө. Тэгээ одоо Эрдоган дочш ярих ирэхгүй. Тэгээ дараа нь яадаг юм бэ гэх юм бол гадагшаа заагаад эхэлдэг байхгүй. Окей. Тэгээд одоо Европт яг адилхан юм харагдаж байгаа. Friedrich Merz дотоодын эдийн засаг ярих ирэхгүй болсон. Макрон дотоодын эдийн засаг юусоо ярихгүй. Keir Starmer ирэх барьж байхдаа ер нь дийлх өдрүүд хаана өнгөрүүлсэн бэлээ? Юунд Даунинг Украинд эсвэл Зеленский хүлээж авах та 7 хоног болгон тэр дөрөв дураг тийм баг ингээ хошин шог кино шиг ингээ Friends тэгээ 7 хоног болгон ерөөхдөө Friends нэвтрүүлгийн шинэ анги гардаг байсан шүү дээ. Тэгээ яг адилхан Зеленский, Макрон, Friedrich Merz, Starmer тэр дөрөв лузер ингээд яадаг. Тэгээд Эрдоган одоо бас яг адилхан тэгж байгаа. Тийм учраас Сирия улс ингээд нэг улс нураад ирэхээр нөгөө цогцсны үнэртэй эхэлдэг байхгүй. Путиний хамгаалалт байхгүй. Тэ? Асад цогцсон байна. Тэгвэл тэ? Ингээ яадаг байхгүй. Дотгошоо ингээ бид нэр одоо Турк нутгаа дээшүүл томруулсан. Тэгээд хүмүүс юу хэлдэг юм бэ гэх юм бол Эрдоган юу мөрөөддөг юм бэ гэх юм бол Отоман их гүрэнгийг буцаагаад сэргийх мөрөөдөлтэй. Тийм учраас тэгээд тиймэрхэн олж байгаа. Израильтэй Эрдоган алцахгүй. Иранчууд харин Турклууд айрах магадaltaй. Яг гэх юм бол Израиль одоохондоо Америкчуудыг нөлөөлж чадна.
Тэгээ сүүлийн үед нөгөө Америк Дональд Трамп юу далчхнаад байсан бэ гэх юм бол НАТО-гаас бид нар гарлаа гэж байгаа шүү дээ. Тэгэх юм бол Америкчууд НАТО-гаас албан бусаар эсвэл НАТО тэгээ эцээцээ бас зүгээр цаас гэсэн үг шүү дээ. Америкчууд НАТО-гаас гарчих юм бол Турк улс бас НАТО-гийн гишүүн баггүй. Тэгэх юм бол Америк угаасаа бид нар угаасаа НАТО зүгээр хог цаас шүү дээ. Тэгээ юу ямар боломж гарч ирж байгаа юм бэ гэх юм бол Израильчууд Турк руу дайрах боломжтой. Тэгээд НАТО-гийн гэрээний дагуу Америкчууд Туркийг хамгаалах ёстой. Гэхдээ НАТО-гаас гарцсан байх юм бол Израильчууд чөлөөтэй Турк руу дайрах боломжтой. Туркийг хараад үзэх юм бол эдийн засгийн амар муу. Гадаад валютын позиц маш муу. Арабын орнуудаас үргэлж хандууг гуйдаг байсан. Одоо ерөнхийдөө гуйлгчин болцсон улс гэсэн. Тэгээд ерөнхийдөө Эрдоганы ерөнхийд тэр бол айгүй эмзэг тэгээ 2 жилийн өмнө сонгуул болж байхдаа Истанбул хот дотор бас нэлээд том бослого болж исэн. Тэгээ эсэргүүцчихсэн намын толгойлогч бас шоронд хийсэн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө Эрдоган бас тийм даам суухгүй байгаа. Тэгээ Турк улсыг бас яах боломжтой, оролдох боломжтой яагаад гэх юм бол ард түмэн ерөнхийдөө бас бухимдалтай байгаа. Тийм юм явж байгаа. Тэгээд хэн дайрах магадaltaй юм бэ гэх юм бол Израильчууд дайрах магадaltaй. Гэхдээ Европ буюу тэр Арабын хэсэгтээ хамгийн их зэрэгтэй, хамгийн их зэвсэгтэй, хамгийн их байлдааны онгоцтой улс хин бэ гэх юм бол Турк. Тийм учраас энэ хоёрын хооронд явж байгаа юм би нэг итгэхгүй байна. Энэ зүгээр буушиг. Тэгээ Турк чи юу лээ 6 жил цуглуулсан алтныхаа нөөцийг 6 сар зарсан гэдэг шүү дээ. Зарсан шүү дээ сая. Эрдоган бол тэгээ дэндүү их мэдлэлтэй. Тэгэл нөгөө тэг юу хэлдэг юм бэ гэх юм бол absolute power. Тэг бүрэн гүйц чи бүх эрх мэдлээ барцсан байгаа юм бол хамаад авцсан байгаа юм бол чи бүрэн гүйц солиорно. Тэгээ Эрдоган нөгөө аюулын тэр байхгүй одоо жишээлбэл 16 20 жил Монгол ардын нам ингээ ирэх барайл дараагийн ерөнхийсэд угаасаа анханасаа тодорхой ерөнхийлөгч угаасаа тодорхой хурлын гишүүн угаасаа тодорхой юм бол тэгэл тэд нэг хүснэр их байхгүй амар аюултай. Эрдоган яг тэгсэн нөгөө юу байхгүй эсэргүүцдэг нөгөө дархлааны систем вирусаа юу байхгүй одоо вирус хор тавтар шиг өснө гэсэн үг. Тэгээ Эрдоганыг эсэргүүцдэг улс төрч байж ич тэр хүн чинь аятайхан байх байхгүй. Окей. Тийм юм одоо Америк дутчихсан. Тэгээ Америкийг хараад үзэх юм бол Совет холбоо вирус байсан. Америк улсын дархлаа маш сайн ажилласан. Совет холбоо байхгүй болсон. Америкчууд Эрдоган болсон. Тийм аль ба. Тийм учраас эндээ нэг би итгэхгүй байна. Зя одоо Орос Украин руу шилжих цаг болсон. Ерөнхийдөө сүүлийн хэдэн бичлэгүүдээр бас хэдийчлэн одоо онцолж яриаггүй. Гэхдээ энэ бол уржиг дээр орой Киевийн тэ нефтний стратегик одоо нөөц стратегийн нөөц нь нэг шөнө дотор Оросууд 1991 онд Совет холбоо байхгүй болох үедээ Оросууд Украинд 52 гигаватт цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний дэд бүтц хүлээлгэж өгсөн. Монгол улсаас 50 дахин их. Окей. Яг хөө дээр 50 дахин их одоо 30 дахин их. Одоо 12 гигаватт үлдсэн. 91 оны үеэр Украин улс 52 сая иргэнтэй байсан. Одоо 20 сая 25 сая гэж байгаа. Гэтэ хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол 25 сая биш ээ. 23 болцсон байх магадaltaй. Тэгээд хогчин. Жүжигчин алиалагч сонгоч. Тэг хогчин. Украины ард түмэн хогчин. Тийм Украинч яагаад эсвэл ярих юм хэрэггүй зүгээр хогчин. Цахилгаан станцууд байхгүй. Одоо төмөр зам байхгүй болж эхэлж байна. Зүүн аймагуудад колонк байхгүй. Тэ? Одоо өвөл болох чинь нөгөө газны нөөц агуулгууд нь 80% байхгүй. Нефтний агуулгуудын 70% байхгүй.
Тэгээд тэр ч ихтэй Европын хандуусаа одоо гуйлахч улс болцсон байгаа гэсэн үг. Тэгээд удахгүй Европ салхи иргэн. Тэгээд Европ дотор нэг амар ядуу зовцсон. НАТО-гийн төлөө, Европын холбооны төлөө, Америкчуудын төлөө улсаа нураасан. Улс болж байгаа. Тэгээ Монгол улс дотор бас нэг янз бүрийн ингээд жинхэнэ Путиний нохоонууд байгаа штэ. Танк орж ирнэ. Тийм. Өргөн нарийн цагирга. Тэгээд тэр арчлан намын хүмүүс ингээ ирэх олон дахин барьж чадахгүй болохоор амар үлэн. Тэ ингээ худалдаа авах амар амархан. Ардын намд очсон бас яг адилхан. Тийм хүмүүс ингээд айгүй олон байдаг. Тэгээд тэ ард түмэн улсын үйлдвэрүүдээ бүгдийг ингээ зараа явсан байгаа. Тэ Монгол улс Украины замаар тодорхой хэмжээнд явсан шүү дээ. Одоо төрийн өмч компаниудын бүгднийг нэстэ хамгийн хямдхан үн ханшаараа өгсөн. Тэр 90-ад оны үеэр янз бүрийн томоохон одоо бурцаалж байгаа улсын үйлдвэрүүд бүр ямар хямдхан явсан бэ те. Бүр бэлэн мөнгөөр яваагүй шүү дээ зарим нь. Зүгээр авлагаар явсан. Архиар явсан шүү дээ. Надаа өгчих. Би дараа нь төлнө гэд. Тэгээд окей. Тэр би юу гэж сонссон нөө цэнхэр ягаан цэцлбэр тараас шүү дээ үйлдвэр компаниудын. Тэр цэнхэр ягаан цэцлбэрийг 90-ад онд бас яадаг байсан бэ гэхээр хүмүүст одоо Монгол улсаас бид нөгөө талан цэцэж хоол өгдөг байсан шүү дээ. Ration food ration гэсэн. Архиараа тэрийг өгдөг байсан юм. Би архиа өгч чинь одоо надад цэцлбэр өгч. Тэгээ тэрийг цугласаар байгаа 51% эзэмшээд тэгээ үйлдвэртэй болсон. Тэгээд тийм юмнууд зөндөө явсан. Тэгээд яг хуу тухайн үедээ бид нар нэлийн үлэн байсан мэдлэггүй гих мэдчлээ. Тэрийг ашигласан. Гэхдээ Украин ерөнхийдөө амар гоё ирээдүйтэй улс байсан байхгүй юу? 4-5 газ нефтний хоолой ингээд дундуур нь явж байгаа. Европын дэргэд. Оросоос тэр газрын баялаг бүх юм ингээд тэр чи амар хямдхан худалдаж авах боломжтой. Дэлхийн баг хамгийн гоё хөрстэй. Хөдөө аж ахуйны салбарын бүр амар. Тэгээд тэр дөрвөн одоо маргаантай област буюу аймаг байгаа штэ. Газрын баялагаараа дүүрэн. Цахилгаан эрчим хүч төмөр зам дэд бүтс ингээд тултлан барьцсан. Кремийн аралтай аялал жуулчлалын салбар тэ хүнс хоолны соёл бүр ингээд ямар гоё диважн болох боломжтой байснаа ингээд хараад үзэх юм бол бүгдийн бүр дизастер хэмжээндээ орхицсан байхгүй. Одоо эр хүмүүст нь байхгүй. Хүүхдүүд нь ингээд зүхтж байгаа. Эмэгтэйчүүд нь бас зүхтцсан. Одоо ингээд Украин улсын хүн амын бүтцийг хараад үзсэн бол дизастер. Тэгээд бурхан минь ээ. Бүр хүмүүс 2014 онд Украин улсыг хэрхэн сүрүүлэх боломжтой байсан хамгийн мэдрэл муутай төлөвлөгөөгийг давуулан биелүүлсэн. Тэгээ дундуур нь алиалагчийг сонгоод авцсан. Тэгээ тэд нар одоо бүгдээрээ амар баян. Баяр хүргэе. Хогч. Слава Украина. Тэгээд яг Европыг дурдсанаар та бас энэ дайн эхлэх үед ер нь нэг жил гарны өмнө санагдаж байна. Надаа нэг таамаг төвшүүлсэн байт юм лээ. Бичлэгэн дээр баг ярьж байгаагүй байх. Энэ дайн 5 жилийн өмнө эхэлсэн шүү. 5 жилийн өмнө эхэлсэн. Гэхдээ ер нь нэг жилийн өмнө билүү? Та нэг таамаг төвшүүлсэн. Удахгүй Европын холбоо Оросоос нефт авнаа. Оросын газын хоолой дахиад ажиллаж эхэлнэ гэсэн. Энэ таамагтаа та бат ихтэй хийгээд байгаа. Эзэн энэ цагт угаасаа авна. Авч л та. Ингээ чи буцаага ингээ эдэн слайд руу явуул та. Америкчууд одоо хойд солонгостой алцад эхэлж байна. Дипломат харилцаа, Европыг бүр ингээд шулаа дуусгаж байна. Ингээ хараад үзэх юм бол хизээний цагт Европчууд энийг бүгдийг санаж байгаа. Тэгээ амар сонин юу юм бэ гэх юм бол нөгөө Европт 80-90-ад оны үеэр саруул эрүүл ухаантай улс төрчнөө гараад ирдэг байсан. Яагаад вэ гэх юм бол нөгөө тухайд нөгөө үйлдвэрлэлийн эвлэлээс хүмүүс ингээд нам дотор ингээд гарддаг байсан. Багш нар гардаг байсан. Тэ. Тухайд бас нөгөө компани тууз дээр нь зүгээр жирийн одоо ажилтан байсан хүн ингээд тууз дээр гардаг байсан. Тийм одоо байха болцсон.
Монголд бас одоо баг ингээ байхгүй болж байгаа. Одоо ер нь бол тий 90-ад он 2000 оны их хурлын гишүүний хүүхдүүд одоо их хурлын гишүүн болж байгаа зү. Яаж ийна гэх юм бол нэг ийм язгууртан англи бүрдэж байгаа. Окей. Тэгээд яг жинхнээс одоо тэр томоохон үйлдвэр дотор, томоохон улсын компани дотор, томоохон хувийн хөвшил дотор ингээд маха үдсэн хүмүүс одоо тэр дэшээ ерөөсө нөгөө төлөөлөгч мэтэр гарах байгаа шүү дээ. Та юу хийгээд байгаа юм бэ? Тэ? Нийгмийн даатгал юу хийгээд байгаа юм бэ? Тэ? Хөдөлмөрийн доод хэмжээ ярьснаасаа илүү тэ? Ингээд дэд бүтс янз бүр юмар хангаад өгөөч гих мэдчлэн. Ярих байхгүй. Төмөр замаа ингээд айтайхан болгооч гээл тэ? Тийм дуу хоолой ерөөсө байхгүй. Одоо Монголд одоо улам цүрж байгаа. Европ бүр ингээд бүгдээрээ одоо нөгөө Монгол ардын нам дотор нөгөө нам зээх гэсэн юм байгаа штэ. Нөгөө залуучуудын гих мэдчлээ. Тэд нар мөнгө иддэм байл. За тэр хөөрхий дөө тэгэл тэр үлэн хүүхдүүд тэгэл мөнгө идэх юм бол нэг жоохон л юм идэж байгаа штэ. Дээр хамгийн гол нь нөгөө захиалгатай том компаниудыг дэмжсэн хууль гаргаж байгаа штэ. Тэр хамгийн том асуудал байхгүй. Миний хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол нөгөө дээр үед нөгөө олон дуу хоолой улсын шийдвэр гаргалтай нөлөөтэй байсан юм бол одоо Германд Friedrich Merz. Англи улс Keir Starmer. Яаж Keir Starmer улсын ерөнхий сайд болдго юм бэ? Ямар системаараа дамжиж тийм хочлог царайтай лузер. Одоо Keir Starmer миний тоглолтог тоглоомын талбай дээр гараад ирэх юм бол би найзуудтайгаа тэр хүнийг мөр доромжлоо. Бүлидэн. Тэ? Тэ бүлидэн үстэй. Тэгээ чи санаж гин нөгөө боксинг юу ингэ цогч байгаа. Санаж гин үү? Яг нэг гэт нөгөө ярьж байгаа жинхэнэ одоо 90 хүний бар паб дотор ингээд буугаад ирэх юм бол бүр what the fuck эмгтээчүүдийн юу лөө яваа маваг яах вэ? Гэхдээ явж коктейл аваа. Yeah, fucking ингээд чи ягаад humсаа будаагүй юм бэ? Гэт ингээд шоолох байхгүй. Тэгээ team систем одоо бүрдсэн байна. Тэгээ тэр систем маань Keir Starmer-ийн дэшин гаргаж гин Friedrich Merz-ийг дэшин. Friedrich Merz 1990 он 2000 оны үе 2010 оны үеэр намаараа ингээд дэшээ явах гэж үзсэн. Хүмүүс юу гэж хэлсэн бэ гэхэм наад hot boy. Hot boy хэлдэг байсан байхгүй. Ангела Меркель hot boy. Тэгээ өмнө 90-ад оны үеэр зүгээр наа чин бүкс олоогч. Тэ энэ бол тэ is not a real man. Тэ энэ бол зүгээр нэг тэ хэрүүлж авгаа мэтийн loser hot boy гэдэг байсан байхгүй. Тэгээд нөгөө систем жоохон Friedrich Merz, Macron гэх мэт хүмүүсийг гаргад ирдэг болсон. Тэгээд нөгөө ард түмнөөс тасраа явж байгаа байхгүй. Тэгээ Америк бас яг адилхан. Тэ энэ тэгээд Гэтэ энэс болж ерөнхийдөө коммунизм одоо социализм буцаж ирнэ гэж хүмүүс таамаглаад байна. Яг тэгэхээр жирийн ард иргэдтэй ямар нэгэн байдлаар дуу хоолой юм уу нөлөөлөх боломж өгөхгүй байх юм бол энэс болоод жирийн ард иргэд нь одоо энэ арчлал гэсэн зүйлээс татгалзаад коммунизм тэ одоо бидний социализмын үе шиг засгийн газар бүгдийг удирддаг тийм юу лөө эргэх магадaltaй гэж хүмүүс ярьж байгаа юм байна. Үр дүн талтай байгаа хаа. Тэгээ чи ингээд төсөөд үзчих заяа. Германд нөгөө дэлхийн 20 дугаар дайн ингээд дуусч байгаа. Тэг ингээд амар зовлон утсан. Зовлон үзээгүй хүн ерөөсөө байхгүй. Баян хүн тансаг тэг өөр хөнөөр ингээд бүксээ арчуулсан хүн нэг ч байхгүй. Яа. Гэр бүлийн хамаатан саатан авууг ах үеэл мүеэлүүд нь ингээд нас барсан. Ингээд шүнжгээ бөмбөгдүүлж үтсэн. Гэр бүлийн компани ингээд дампуурсан. Яг жигнэсээ ингээд те ингээд чумэг хөрх хүртлээ ингээд зовлон мэдэрсэн хүмүүс ингээд гарч ирж байгаа болохоор систем их цэвэрлэгээ явсан. Тэгээд нэг намын систем ингээд гарч байгаа зав. Тэгээд намын систем дотор хаяа нэг бүкс долоогч гарч ирээд амжилттай нөө тактикийг ашиглаад тэгээд тэр бүкс долоолгуулах дуртай. Тийм миний ац үргэлж чихтэй байх хэвээр хүн гарч ирээд тэгээд тэдний тоо ингээд 5 жил болгон баг нь өсөд байгаа байхгүй. Тэгээд ингээ хараад үзэх юм бол улс төр гэдэг чинь тоглоом штэ. Тоглоом гэсэн үг байхгүй. Тэгээд улс төрийн систем дотор яадаг юм бэ гэх юм бол тэр тоглоомын системийг ойлгосон хүмүүс
ингээ баг ингээ дотор нь нэмэгдээл байдаг. Тэгээ окей. Тэ. Тэгэл ингээл сургууль байхдаа ангийн дарга дараа нь тий сургуулийн төлөөлөгч дараа нь ингээ ингээл би яг санжийн 11 дугаар ангид би ангийн дарга болоод тэгээд Берлин хотын ангийн дарганы чуулган дээр очсон. Би тэгээд би бүр шок норсон. Тэ. Бүр эргэн тойрны хүмүүс бүгдээр гэл нэг тийм хоолон дотор нэг юм байгаа. Амар заваа. Тэг ингээд шулуухан юусоо ярьдаггүй, хараал юусоо хилдэггүй. Тэг ингээд тойруулж юм хэлдэг. Тэг ингээд хурал дотор ингээд ямар ч шийдвэр гаргадгүй ингээд яриалаа. Тэг би fuck явлаа. Гэ бүр яваад өгсөн байхгүй. Тэг дараа жилдээ би ангийн наа чи хэрэггүй юм байна. Лээ. Тэг эртээ эмхтэй ямар ч ялгаагүй. Тийм хүмүүс одоо Германд яг ирэх барьж байгаа. Тийм хүмүүс. Тэгээ яа гэм бэ их бол тэр систем өөрөө нэг организм болоод тиймэрхүү хүмүүс над шиг хүнийг гарах гэж үздэг байхгүй. Эсрэг биед нь ажиллаа тий. Тэгээ ингээд тэр организм ингээд тиймэрхүү хүмүүсээр ингээд явсараагаа дүүрээд тэгээд өөрийнхөө хүнийг ингээд дэвшүүлдэг байхгүй. Тэгээ Фридрих Мерц. Тэгээ Кирстам. Тэ? Одоо Монгол улс дотор бас яг бизнесмен хүмүүс биш үү? Одоо саяхан MCS компани дид ерөнхийлөгч инх төвшин тэ их хурлын гишүүн болсон шүү дээ. Ингээд янз бүрийн юм хийж байгаа шүү дээ. Ингээд дуу хоолойгоо ингээд би мөнгөтэй ингээд яаж байна. Тэгээ одоо ингээд мань хүнийг гарах гэж үзэж байгаа хаа. Эсвэл аль хэдийнэ илүү их мөнгөөрөө ингээд зодсон байж магадгүй би энийг мэдэхгүй болохоор би зүгээр таамаглаж байна. Тэ. Тэгээ удахгүй бизнесийн гадуур хүмүүсийг оруулж ирэхэ болно. Яг гэх юм бол систем, организм тэ дотоодоосоо ингээд хүмүүсийг ингээд томилж байгаа хгүй. Энэгээрээ дамжуулаад өөрөө сүрлээ бэлтэж байгаа. Яг гэх юм бол одоо Германы CDU нам дээр бид бол ард түмний дэмжлэг 40-50% авдаг байсан бол одоо 15, 16, 18. Нөгөө нам нь SPD нам. Германы ардын нам гэсэн үг. Барууны Германы ардын нам. 8 9%. Тэгээд амар сонирхолтой яг нөгөө 15-аас 12 жилийн өмнө тэр нөгөө атсан дотор амьдрах дуртай тэр вирус бактериуд оргилцэг нь байсан. Тэд нар өөрөө ард түмнээс ингээд тасраа яваад өөрийнхөө намаас сүрүүлж байгаа байхгүй. Тэгээд араас нь дахиад тийм яг адилхан организмууд ороод ирээд одоо хамгийн гол нөгөө SPD нам ард түмний 5%-ийг л авч байгаа. Тэ. Тийм учраас чи ингээд төсөөл үзлээ сургууль төгсөж гин нэг намыг сонгож гин тэгээд чи насаараа тэ чих үйлдвэрлэх ёстой. Даргийнхаа нэг газарт. Тэгсэн ингээд чи 8-аас 12 жил тэрийг бүрэн гүйцэд хийх ёстой. Тэгсэн чинь чиний нам байхгүй. Хогч. Магадгүй Монгол улсад байгаа тэр хүн нам дээрээ яг тийм байж магадгүй. Одоо өмнөх сонгуул дээр баахан хүмүүсийг илсүүлээд аваад амар ирчтэй яваад тэгээд амар хэмтхэн яваад өгсөн. Тэгээд энэ хогийн яам ахгүй энэ хогийн энэ агент окей мэ. Моо шатарсан мэ. Тэгээ одоо дараагийн сонгуул дээр хүн нам дээрээ баахан хүмүүс бас ингээ мөрийга тавьсан байж магадгүй. Тэ. Тэгээд шинэ нам үүснэ гэдэг чинь одоо хүн нам яагаад амжилт гаргасан бэ гэж бодож байна гэх юм бол хувийн хөвшил ард түмнээс маш олон хүмүүсийг оруулсан. Тэд нар бол нэг утга учиртай саруул эрүүл ухаантай юмнууд ярьж исэн. Гэхдээ түүхийг хараад үзэх юм бол те хоёр сонгуулийн өмнө бас ингээд тэр нөгөө фeng shui гамбайг намын дарга болгосон билүү. What the fuck. Тиймэрхүү юм хийжсэн болохоор би яг намайг бас өрөх гэж үзсэн. Ингээд наа гэсэн. Та нар хоёр сонгуулийн болоо нэг сонгуулийн өмнө фeng shui гамбайтай хамтарсан шүү дээ. Та нар ийм цустай юм байна. Надад хоол байгаарэ. Тэгэл яасан. За ингээд юу хэлэх гээд байна гэх юм бол ингээд нөгөө нам улс төр систем ингээд нураад эхэлдэг юм аа. Тэгээ Америкт бас яг адилхан юм харагдаж байгаа шүү. Тэр нурж эхлээд одоо тэр Zoran Momdani бүр ямар амар маркетинг хийдэг. Тэр Нью-Йоркийн одоо хотын дарга те. Тэгээд Нью-Йорк одоо байхгүй. Бүх санхүүгийн том компаниуд бүгдээрээ Майами руу явж байгаа шүү.
За тэгээд хоёул Орсыг үргэлжлүүлж ярьснаар Орс саяхан шин дрон гаргасан. Жиран дроны одоо 5 дахь хувилбар гэх юм уу? Энэ өмнөх дроноос юугаар онцлогтой бэ гэхээр jet powerтай. Одоо түлшээр явдаг гэсэн үг нисдэг. Яг өмнөх ч гэсэн түлшээр явж исэн. Гэхдээ нөгөө өмнө бол нөгөө мортлоод илүү. Юу лээ? Нөгөө нисдэг нөгөө пропеллертэй. Эдрээр автаа монгол хэлээ сайжруулаач. Би мэдчихэе. Намайг бичээ. Намайг бүр танд монгол хэлээ. Би барыг заах хүн биш тий. Ер нь одоо нөгөө jet propulsion те you know тий биш. Yeah. Okay. Болсноо. Ойлгоцсон. За. Тэгээ 600 км-ийн цагийн хурдтай нисэж байгаа. Тэгээ одоо ерөөхдөө өмнө Украинчууд нөгөө anti-drone дронтэй байсан. Ингээд дөрвөн юутай тэ ингээд дроны эсрэг нь явуулж шиг өртгөх нь ойролцооныг $600-аас $1,000 өртөхтэй. Тэгээ 30-40 мянган долларын граныг яадаг байсан. Одоо jetтэй болохоор гүцэхгүй. Тэг. Тэгэхээр нэг амар сонирхолтой юм заяа. Орсууд одоо шин гран 5-6-гийн үйлдвэрийг захиалсан. Тэр их том талбай дээр гэж бодож байна. Гаагаараа хэлчих. Гаагаараа. Өмнөх нь 16 га байсан. За. Окей, одоо шинэ хэдэн гаатай. Та намайг илүү ихийг гэж хэлэх байх гэж бодож байгаа байх. Тийм учраас би арай жоохон багсгаад 12 га. 352. 352. Би reverse psychology тэгээд би чам зүгээр хэлээ өвчээ нөгөө Manhattan арал байгаа шүү дээ. Америкийн Manhattan аралтай яг тэнцүү. Manhattan бол 351 билүү? Шинэ гран гих мэт чинь дроны үйлдвэр маань 352 га. Тэр ч тэ үйлдвэрийн юу биш. За юу. Тэ агуулгах, дэд бууц зам, цахилгаан станц, тэ гих мэтчлэн хашаа агаарын хамгаалалт гих мэтчлэн Манхэттен арал шиг том дроны үйлдвэрлэх дэд бууц. Тэгээ одоо эдгээр 16 га дээр өдөрт 3,000 жиран дрон үйлдвэрлэж шүү дээ, тэ. Тэгэхээр цааш 300 хуваад гэн 16 давуулан биелүүлж байгаа. Хитэн дрон үйлдвэрлэх юм бай тэ. Амир. Тэгээ энэ хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Тэгээ украинчууд дахиад хогчин гэж хэлнэ. Fuck хогчин. За тэгээд нэмээд Оросууд бүр их жоохон баавартай болж байна. Хаана юм бэ гэхээр Baltic Sea Estonia, Латвиагийн одоо би map дээр бас байгаа. Одоо энд харагдаж байна. Ерөнхийдөө Швед, Финланд байна, Эстония, Латви, Литван гэсэн улсууд байна. Тэгээ урт нь одоо дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө Балтийн орнууд гэж ярьдаг байсан. Балтийн орнуудын энд Польшийн яг дээр энэ Baltic Sea дотор ерөнхийдөө бол усан онгоцнуудаа тэгээд цэргийн хөлөг онгоцнуудаа тавьд эхэлсэн байна. Яг Польшийн дээр. Польш руу дайрах сонирхолтой. Яг гэх юм бол Kaja Kallas ер нь бол хамгийн дуртай кино Pirates of the Caribbean байж магадгүй. Хамгийн дуртай жүжигчин Johnny Depp байж магадгүй. Jack Sparrow хар Орсын далаа хар дээрэмт нэгэл тий. Тэгээ ингээ явсаргаад модон үлдээ болж магадгүй. Яа тэгээд ер нь бол юу хэлж ийсэн бэ гэх юм бол Путин одоо ерөөхдөө дипломат харилцаагаа хайцсан. Тэ. Украинчууд дрон явуулна бид нар 2 дахин 3 дахин. Европчууд гэх юм бол бид нар ингэнэ. Тэгээ одоо ер нь the gloves are off ерөөхдөө алдчих яах үедээ нөгөө янз бүрийн боксинг бэлий зөхгүй зүгээр ингээ майгаал. Хари. Гэхдээ яаж нэ гэх юм бол ер нь өөрийнхөө нефт, газ зөөж байгаа, тээвэрлэж байгаа усан онгоцуудаа хамгаалж байгаа гэсэн үг. Янз бүрийн Англи, Герман, Франц, Эстон хүмүүс дайрах юм бол тэгэл дэлхийн 3 дугаар дайны хэлхийдийн эхэлсэн байгаа шүү guys. Тэгээ яг энэ Оросуудын ингэж бас Балтик юу руу очиж нэг шалтгаануудын нэг нь дараах байж болох уу гэж би танаас асуумаар байна. Хойд Солонгосоос ерөнхийдөө нэлээх пуужин авч байгаа Оросууд. Энэ Хойд Солонгос болон Орос хоёрын хооронд ер нь ашиг сонирхол хаана вэ? Одоо энэ дайм болоход мэдээж нэг тоглоом те улс төр нэг тоглоомгийн хойлоо ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт яагаад энэ хоёр улс маань
нэгнтэйг ингэж нэгдэхээр болов энэ хоёрын ашиг сонирхол нь хаана вэ? Орсын хаана байна? За Орсыг бол мэдээж хойд солонгосоос пууж авах байж магадгүй те. Тэгмэд хойд солонгосыг яагаад Оросд ингэж ивент тгээд хойд солонгос яаж ойлгох юм бэ гэх юм бол хааны засгийн нөө засаглалтай улс шүү дээ. Хаант улс. Тэгээд тэр хаан маань яаж байгаа юм бэ гэх юм хамгийн үндсэнтэй юм юу юм бэ гэх юм бол хүмүүс нь. Тэгээд Герман болохоос өмнө айгүй олон задарсан улс байсан байхгүй юу? Тэгээд та зүгээр Kassel Wilhelmshöhe гэсэн хотыг судлаад үзчихээрэй заяа. Kassel Wilhelmshöhe Герман улсын Хасия гэсэн аймаг дотор байгаа нэг хот. Тэр хотны дэргэд бас юу байдаг юм бэ гэх юм бол нэг амар улирын цайз байдаг. Францын Versailles цайзыг дуурайсан. Тэгээд тэр цайзыг хэн барьсан юм бэ гэх юм бол тэр Kassel Wilhelmshöhe-гийн хунтаач нь барьсан. Яаж барьсан юм бэ гэх юм бол Америкчууд 1776 оны өөрийнхөө нөө тусгай тогтолцооны төлөө тэмцэжсэн шүү дээ. Одоо War of Independence Их Британд алдчих явах үедээ тэр хунтаач маань 50,000 цэрэг Америкчуудад түрээсэлсэн. Англичуудад түрээсэлсэн. Sorry. Түрээсэлсэн. Энүүгээрээ бурзаалсан. Цүм хийсэн. Хойд солонгос тэгж байгаа. Зэвсэг яаж байгаа юм бэ гэх юм бол 1980 2000 оны үеэр баахан их бооны сум үлдүүлсэн. Одоо ерөөхдөө жоохон хугацаанд дуусгаж байгаа. Тийм учраас зарж байгаа. Тэгээд нэмээд одоо Америкийн нөлөө багасж байгаа. Тэ? Одоо бүр ингээд Солонгос улсын ерөнхий сайд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хойд солонгостой эвлэрье. Тэр хоёрын дайн дуусаагүй л байгаа шүү дээ. Дайны статустай одоо хүртэл явж байгаа тэрийг дуусгая. Тэ? Ядаж зүгээр ceasefire. Тэ? Галз зогсох хилцлүү хүрий. Тэ? Гэх мэт шиг юм явж байгаа. Тэгээ ер нь бол Америкчуудын нөлөө буурж байгаа болохоор хойд солонгосчуудын хувьд бол орон зай гарч байгаа. Хүний экспорт нэмж байгаа, зэвсгийн экспортыг нэмж байгаа. Хятадууд нөлөөлж байгаа, Оросууд хөрөнгө олт хийж байгаа. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө тоглоомын талбай өмнө бол Америкчууд төрчтэй ингээд базаа сууж исэн байсан бол одоо нэг жижигхэн дүүжин дааж нь Ким Жон Уны хувьд гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ тэнд амар сайхан ингээд дүүжин дааж байгаа. Тэр байхгүй юу. Амар амархан. Тэгээ хогч. За тэгээд эндээс ямар төрлийн арилжаанууд гарч байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Европ ерөөхдөө хүнд байдалтай хэвээрээ байгаа. Америкчууд юу ярьж байна гэх юм бол бид нар ялнаа гэлтэй Монгол ялнаа гэх юм бол Америк ялнаа гэл ингээл яриад явж байгаа. Гэхдээ эцээцтэй тэ статус гэх мэт ерөөсөө өөрчлөгдөөгүй хүнд хэвээрээ байгаа. Тэгээд өөрчлөгдсөн юм сүртэй нэг юм байхгүй. Гэхдээ евро чангарж байна. Доллар суларч байна. Миний хувьд бол аюу гой боломж. Тэгээд нөгөө өнөөдөр бас сая хойлоо нефт юу ярьж байгаа нефтний үн хааш ингээд зогсолтгүй ингээд дэвшлэл явж байна тийм. Одоо яг 94 гараар хөрсөн. Хүмүүс Скот байсан тест одоо Америкийн сангийн яамнаас энэ нефт юу гэж байгаа юм бэ гэсэн чинь. Мэдгүй ойлгохгүй байна гэх тийм. Яагаад төсөөд байгаа юм бэ? Тийм байгаа. Тийм учраас нэг юм байхгүй. Гэхдээ тэр 350 хэдэн үлдэр ашиглалтанд орчих юм бол жи. За. Өнөөдөр яриа гэж утсан сэдвүүд нь энэ байна. Тэгээ та хэд маань бас амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэ. Маргааш бүгдээрээ идрэл захирлын очиж гоё хоол идэх гэж байгаа манай. Тэр захирлаад маань бас сүл мэдсэн байх. Янзын хоол хийдэг гээд тэгээд хэдүүлээ бүтэн сайн дуулцъя. За бай. Та хэдийн дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тэгээ Монголоос гадаад хвцааны арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад данс нэ. За тэрэн дээрээ та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэнгэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хувьцаа та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хувьцаанаас гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд баг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манад байхгүй шимтгэл баг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр QPR сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift ийм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа
хийхгүй. Янз бүрийн брокеринг компанидэр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын үүрэнд орсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр таатай хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа таадтай нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа болно. Бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцооныг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нэр бас таад юу болох юм бэ гэх юм бол ойролцооныг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та дээр илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээд энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. $10 Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой юм байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. $10 Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орсон байна. Freeport McMoran дээрээ ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиа оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой. Гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багцсан жоохон өөр байгаа. Скуулийн өгөөч бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцоог $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээдтэй ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө таадыг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцоог 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибэг хаалгах хэвээр. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө таадыг өгөөж байх болж байгаа гэсэн үг. Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөё. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа доллар, еврогийн позицийн Nasdaq позицийн SanDisk, TLT, Mexic Peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм. Юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү.
За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоо нэг 4 хоног болж байна. Тэгээ манай $1000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1000 багцсан дээр нээсэн байгаа. Манай багийн гишүүн Пуна байгаа. Манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол те хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө те хянаад шинжилээд явж байгаа. Та хэд ерөөсөө орхин гэсэн юм байхгүй, зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та хэд шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосай тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээ доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та хэд имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-ээр данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авж байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээж 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой, take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг зай өн сууя. Доор бүртгүүлээрээ баяртай.